сайн уу? Би ерөөсөө бичлэгнүүдээ үзсэн чинь бүр ерөөсөө нүрээ будаж үсээ ороогүй байх юм байна. Бичлэг хийх болохоор байнга л тэгээд харсан юм уу? Яасан бүүмэд өнөөдөр нэг арай гайгүй царайтай хаа тэрийг хий гэж бодлоо. Тэгээд orange espresso орж байна. Тэгээд өнөөдөр би бас нэг имлэг дээр юу яа гэж бодож байгаа. Бүтэн биеийн оншилгоонд орох гэж байгаа. Тэгээд тэр бас ямар юм бэ гэмээр үзүүлээ. Тэгээд үнэн боломжийн юм байсан. Тэгээд чиний оншилгоонд орчоод бүр нарийн ширээ шинжилгээнүүдээ тэрнийхээ хариунаас харж хагаад орё гэж утсан байхгүй юу. Тиймэрхүү байна. Тэг өнөөдөр гат амар дулаахан байсан юм. Би амар хүүтэн гэж бодоод энэ дээрээ нэмээд дахиад бүр нэг пижактай. Нэрээ би амар хаавынхаа пижакыг нуудыг өмсдөг. Тэгээ аав уул нь метр 82 маяр надаас нэлээд өндөр байхгүй юу. Гэхдээ пижакнууд надаа нөгөө яг юм oversize долоо таарчдаг. Тэгээд надаас хүмүүс амар пижаканаас авсан гэж асуугаад байдیں۔ Би дээр ер нь амар хаавын пижакнуудыг өмсдөг. Тэгээд outfit бол тийм байна. Би яг ч минь кофегээ штэ сая уусан чи ингээд нэг юм цацраад тэгээ би 5 цагаан өмддөөс байхгүй юу. Тэсэн чи амар хөмдрөгөө цацаачлаа. Тэгээд өнөр би бүгчнүүдээ ярьж өгч бол. Энэ хоёр бүгчний ийм синхрон манай найз бэлгэлсэн миний төрс өдрөөр цагааны нь бол би өөр авсан. Анхны ажилласаа гарахдаа өөртөө авсан. Маяа ирч байна. Тэгээд энэ болохоор би Вьетнамд байхдаа авсан энэ кварцын чулуу. Тэгээ энэ нь болохоор манай найзууд миний төрс өдрөөр энэ бүгчтэй хослуулаад тэгээ авч өгсөн байхгүй юу. Энэ чулуу болохоор ямар чулуу гэлээ ингээ гэрэл ойгоод нэг юм сайн харах юм бол тэгж харагдах нь. Энэ гэрэл ойгоод ийм 6 ширхэг юутай болоод идэг нэг юм ич хиттэй зүүд мүд мандаг яадаг ч гинөө. Энэ болохоор энийг болохоор ээжтэй хамт мөнгөн завьягаас авчихсан. Тэгээ энэ дээр би могоожлтэй. Тэгээд энийг юу нь бол хослуулаад авсан. Тэгээд эднэр юм бүгдээр юм Монгол бүгчнүүд бэн өөр нэрээ эмэг бол байхгүй мэнаа. Тэгээд маа битээр юм мэдэх гэж байна. Дахиад сакура орморг бах юм. Өмнө сакурад орсон бичлэгтэй. Өөр газар ормор байна. Тэгээ энэ Rocky Coffee Shop засвар хичиж. Ийм байгаагүй. Арай өөр болсон л байна. Засварснаас нь шавхууд орж ирлээ. Битээр хааны мэдгээр шийдэггүй л алхаж байна. Энэ өнөөдөр миний outfit бол юм байна. Харагдаж байна уу? Энэ Самуэль агуу сонин гадар шиг санагддаггүй. Би эсвэл хоол хийдэг юм уу? Энэ Самуэль тийм эдгэр заавал 2-3 хоол идэхгүй бол чадахгүй. Тэгээд нэг юм шатаг махцах нь амар нэмхэн. Тэгээд санагддаггүй ч гэх шиг надад зөв үэсвэл тэгээд санагдсан юм болов. Тэгээд би яагаад ч юм ийшээ орохоор айгу мөнгө өрөөд идэв болохоор нэг авах турштай биш ээ. Би тийм юм сони ганцаараа байхаар камертайгаа явахаар ийм хичээд ийм даруухан яриад байгаа байхгүй. Тэгээ ингээ найз мэдтэйгаа монгортой май зайтай хахаар би хичихгүй. Айгу өрхөн яриад байгаа. За тийм байна. Би тэг өчтөр нэрээ бичлэг апплод хийчихэд өөрөө хуучин үеийн бичлэгнүүд өгсөн байхгүй юу. Тэгсэн чинь би амар удаан ярьдаг болсон юм байна. Амар удаан юм чийл гэх юм уу. Өмнө нь болохоор амар exciting амар бүх юм амар exciting ярьдаг байсан юм билээ. Тэгээд маяа бол намайг том болсон юм уу да гэсэн чиг. Найзтайгаа хамт эрүүл мэндийн онцлогоонд орох гэж байна. Бид хоёр ягаад ч юм санаа адилхан
харагдаад нэг юм яг би анх удаа энэ Будда Вистагийн барилгад орж үзлээ. Энэ хэсэг нь амар хүрх юм. Ийм гоё дэлгүүр байна. Wow, so cute. Би энэ компьютер маань уншиж байгаа хооронд юу хийдэг талаараа ярьдığım уу гэж бодлоо. Би архитектор мэргэжилтэй. Тэгээ нөлөн жилийн 1 сард шүтээсийг төгссөн. Тэгээ одоо миний 2 дахь ажил. Тэгээ би ер нь бол нэг сайн биш. Гэхдээ яг сайжирч байгаа. Тэгэл тиймэрхүү л байна да. Мэргэжлийн хувьд бол тэгээд одоо би нөгөө энэ төрөөр ингээл яваад байгаа нь миний ажил ремоут тахгүй юу. Тэгээд Америк компанид ремотоор ажилладаг. Тэгэх юм болохоор нөгөө цагаа зүгээр өдөр өөрөө болгоод хийчихэд бол болдог. Миний ярьж байгаа амар юм гонигтай юм шиг яг энэ нэг дуу нэг юм хийцээ. Миний ажил бол гоё шүү манайхаа. Дэжгүй. Хүмүүс надад Монголд архитектораар ажиллахаар ямар байдгүй гэж айгу асуугаад байгаа байхгүй юу. Би яг энэ талаар яг амар сайн мэдэхгүй байна. Би ч нөгөө хоёрхон л ажиллаж байгаа туршлагатай. Тэгээ би яг ажил хийгээд бүт 1 жилийн хугацаанд ч хүрээгүй байгаа. Ер нь бол дэжгүй санагдсан. Надад бол яг дэжгүй л бах. Яг хөөхтэй харьцангуй Монгол компанид ажиллахаар цалин арай бага байд юм уу гэж бодсон. Мундаг болтлоо. Тэр нь жоохон удаан цалин нэмэлт нь жоохон удаан байд юм уу гэж ерөнхий ажигласан шүү. Тэрнээс яхав ер нь бол гайгүй. Тэгээ би бол нэг юм муухай компанид ер нь нэг дадлага хийж ажиллаж байгаагүй. Тэгээ ер нь бол би дэжгүй гэж үздэг. Гэхдээ би улсын хамааралтай барилга юм архитектурын компани ч юм уу байгууллагт ерөөсөө ажиллаж дадлага хийж үзээгүй. Тэгээ хувийн байгууллагууд нь бол надад дэжгүй санагддаг. Ер нь бол нэг тиймэрхүү байна. Тэгээд хаа сурсан бэ гэж айгуух асуусан байсан. Би шүтээс сурсан шүү. Тэднэрээ би намраас шүтээсийн мастерт сурах гэж бодоод байгаа. Нөгөө бүтэн биеийн шинжилгээнд орох гээд ирсэн байна. Сая хүлээ чегээ түр. Хүлэнг ажиллаа гэж. Энэ шинжилгээний газар шүү дээ. Юу шинжилгээнд оруулсан. Харуул. Шинжилгүүлэг бүтэм явуулах өгнө. 20 минутанд доор шинжилгээ хийж өгдөг гэж байна. Тэгээд үнэ нь 200,000 төгрөг. Тэгээд хэлбэрээр бүх юм хийдэг. Тэгээд хөтөлбөрийн хавдар сүнсний яриасэл сүнсний түлхэн мас уртдаг үйлчлэг үздэг гэж энэ технологийн нууцны хөгжлөд хамааны үргэлжлэл одоо дулаан олоо гомбаа энэ юусод өгөх юм байна. Тэг би ер нь батсан нь энэ ингээд нэг ерөнхий үзүүлээд энэ нь муу зуу юм гаргаад ирэх юм бол тэрийгэ барьж очиж байгаа бүр нэрийн шинжилгээнд орё гэж бодсон баг. Тэг манай найз төрөлөд орсон байна. Энэ манай нохоо одоо 16 жил болж байгаа юм уу? Би 8-та байхад авсан. Тэгээ одоо 16 жил бид хоёр хамт байна. Хүн байсан бол иргэний үнэлэх хэвцэн нохоотой хүн шүү дээ гэж. Гадаа амар гоё юм. Ойрд баг юм модод бол гараагүй маш амар юм ногоо юм дотор орж ирээд яг юм нар жаргаж байгаа үедсэн ч амар гоё. Энд юм хүүхдүүд зөндөө байна. Тэг би бас хүүгээ дагуулсан. Явж гин. Хөөхөн лээ. Амар юм happy place. Стрессгүй. Ер нь юм хотод стресс багтаа газар үл юм богдоолын хүүхэд тоглодог газар юм байхаа. Энд дээр ирэхээр амар happy гэдэг чинь хүмүүс харахаар. Тийм л энэ би ойрд ер нь
байгаль гараагүй. Надад бол гоё л. Ер нь нэг ойрхон богдуулмал дээр гарт юм билүү. Ойрхоноос ер нь богдуулан дээр гараад нэг юм аялаад хөдөөмөдөө явбал ер нь гоё санагдлаа. Ерөөсөө нэрнгэсэл юм уул ус мод хараагүй амар утчихдаг. Манай хүүхдийн дайварч байна.